Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр улсын хурлд 3 намын бүлэг 4 ажлын хэсэг хуралдаж байна. За улсын мигур гарагт 4 байнгын хороо, 1 дэд хороо, за 5 гарагт 4 байнгын хороо хуралдахаар төлөвлөгөөнд тусгагдсан байна. За эдийн засаг, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болно. За энэ хуралдаанаар Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдлын талаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүлийн мэдээллийг сонсон. За өнөөдөр улсын хурлд гарчсан намын бүлэг дээр бас энэ мэдээллийг сонсож байгаа. Тэгэхээр өнөөгийн Улаанбаатар хотын газар өмчлөлийн асуудал ямар төвшөнд байгаа юм бэ? Дэд бүтцийн асуудлыг ямар хэмжээнд ярьж байгаа юм бэ? За ер нь Улаанбаатар хотын ирээдүйн төлөвлөгөө ямар байдлаар тусгагдсан бэ гэдэг асуудлын 7 хоногт бас гол анхаарлын төвд байх шинжтэй байна. За мөн улсын хурлд ёс зүйн дэд хороо хуралдаж дөрмөө батлна. За аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, элчин сайдуудын томилгооны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байгаа. Тэгэхээр томилгооны асуудал бас энэ өнгөрсөн 7 хоногийн телевизэд болон сони хэвлэлийн тойм мэдээлэлээр бас нэлээд гарч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. За улсын хурлын 2013 оны хаврын чуул ээлжид чуулганаар хэлэлцэх асуудлын тухай төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. За энэ хуралдаанаар улсын хурлын энэ 2013 оны хаврын ээлжид чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна. За мөн бусад байнгын хороодод өнгөрсөн 7 хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт болон за шилжүүлсэн зарим хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийхээс гадна за шинээр өргөн баригдсан зарим хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна. За чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт тесэрч дэлбэрэх бодис тэслэгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар төлөвлөсөн байна. За улсын хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 төслийг хэлэлцэхээр өнгөрсөн 7 хоногт шийдвэрлсэн байгаа. За улсын хурлын тухай хуультай холбогдсон хуулийн төслүүдийг намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэнэ гэж улсын хурлын дарга хэлсэн байгаа. За тиймээс эдгээр төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна за улсын хурлын тухай хууль болон дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах 2 төслийг хэлэлцэх хэсгийг шийдвэрлэхээр энэ 7 хоногийн төлөвлөгөөнд тусгагдсан байна. За мөн Монгол улсын иргэнд хууль өмчлөлт тухай болон газар өмчлөлт тухай болон хуулийн шинжилсэн найруулгын төслийн хэлэлцэх хэсэг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийн зэрэгцээ үнэт цаасны тухай хууль байгаа. За мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хуулиудын шинжилсэн найруулга, төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодтголыг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэх хэсгийг шийдвэрлэхээр энэ 7 хоногт төлөвлөсөн байгаа. За ерөнхийдөө товчондоос энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын дараалал бол иймэрхүү байдлаар гарсан байгаа. За өнгөрсөн 7 хоногт чухал 2 хуулийн төслийг өргөн барьсан байгаа. За ерөнхийлөгчөөс өргөн барьсан шүүх байгуулах тухай хууль болон шүүгчийн оронтой батлах тухай улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж баталсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас ганц хоёр тодтгол хэлье. За энэ хуулиар бол аймаг нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн хэргийн давд заалдах шатны шүүх болгон өөрчлөн хэргийн ачаалал нутаг дэвсгэрийн ойр дот байдлыг харгалзан 2-3 аймгийн давд заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давд заалдах шатны 9, иргэний давд заалдах шатны шүүх мөн 9 шүүх, за нийт 18 шүүхийг тойргийн журмаар байгуулахаар болж байгаамаа. За энэ хуулиараа за түүнчлэн сум дундын 29, захиргааны хэргийн анхан шатны 22, за дүүргийн 4, иргэний 4, нийт 59 шүүх байгуулагдахаар болсон байгаа. За шүүгчийн оронтой батлах тухай бас нэлээд анхаарал татсан зүйл байлаа. За энэ дээр бол манай улсад ажиллаж байгаа 442 шүүгчийн оронтой байт юм байна. За тэрэн дээр 239-оор нэмэгдэж 681 шүүгчтэй болохоор болсон байна. За давд заалдах шатны шүүхэд одоогийн байдлаар 101 шүүгч ажиллаж байдаг юм байна. За үүн дээр 57 шүүгч нэмэгдэж байгаа юм байна. Нэмэгдээд 158 шүүгчтэй болж байна. За захиргааны хэргийн болон анхан шатны давд заалдах шатны шүүхэд ажиллаж байгаа 76 шүүгчийг 36-гаар нэмэгдүүлж 112, за сум дундын шүүхийн 170 шүүгчийг 57-гаар нэмэгдүүлж 227, дүүргийн шүүхийн 91 шүүгч байт юм байна. 93-аар нэмэгдүүлж 181 шүүгчтэй болох ийм оронтойг баталсан байгаа. За өнгөрсөн 7 хоногт бас ерөнхийлөгчөөс өргөн барьсан хил мэдээллийн эрхчлөрийн тухай хууль байгаа. За энэ дээр бол манай хил мэдээллийнхэн хангалттай мэдээлсэн учраас би бас нэмж олон зүйл нуршаад юу хэ гэж шийдсэн байгаа. За ер нь бол базаа цэлхэд өнгөрсөн 7 хоногт нэг хуулийн шинжилсэн найруулга, 2 тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний зэрэгцээ Монгол улсын иргэнд газар өмшүүлэх тухай хуулийн шинжилсэн найруулга, за мөн уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай, хаягжуулалтын тухай зэрэг бие даасан 3 хуулийн төсөл, за улсын хурлын тухай болон нийслэлийн эрх зүйн байдлын
тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг 3 бас хуулийн төсөл, нэг тогтоолын төслийн хэлэлц хэсгийг шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт одоо шилжүүлсэн байгаа. За мөн улсын хурлын 2 гишүүнээс ерөнхий сайдад тавьсан асуулгын хариултыг одоо нэгдсэн хуралдаанаар сонссон байгаа. Энийг бас та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байгаа. За энэ 7 хоногт улсын хурлын тамгын газартаа бас манай хэвлэл мэдээллийн одоо нэгт хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт бүх хэддийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Банго манай улсад айлчлан за энэ ирэх лав гарагт одоо айлчлал эхлэнэ. Тэгэхээр энэ өндөр хэмжээний айлчлалыг бас хятадын талаас одоо энэ айлчлалын бүрэлдэхүүнд олон одоо албаны төлөөлөгчдөөс гадна 30 гаруй одоо хэвлэл мэдээллийн байгууллага манай улсад ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бас хоёр талаас нь ач холбогдол өгч байгаа. За манай талаас 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ одоо өндөр дэд хэмжээний айлчлалыг сурвалжлан за нийт 70 гаруй одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн өдрүүдэд лавг пүрэв баасан гаргуудад ажиллах ийм төлөвлөгөө гарсан байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт бас нэлээд ачаалттай ажиллахаар байна. За ер нь бол хятадын бүх ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Бангогийн айлчлалаар бас хоёр улсын хооронд хэлэлцээр хийгдэх байгаа. Тэр улсын хурлын дарга дээр бас энэ хэлэлцээр хийгдэн. За мөн ерөнхийлөгч дараалах нь за ерөнхий сайд одоо энэ хятадын бүх хэддийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны даргад одоо бараалхна гэсэн ийм ажлын төлөвлөгөө гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас бидэнтэй бас хамтарч ажиллаарай. За ер нь бол яг одоо яг энэ нэр нь бол бүгд найрамдах дард улсын бүх хэддийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга гэж байна. Энэ бол манайхаар бол хятад бол нэг байнгын хороотой, манайхаар бол улсын хурлын дарга ийм хэмжээний хүн юм билээ. Тэгэхээр энэ айлчлалд бас аш холбогдол өгч байгаа учраас та бүхэн бас идэвхтэй оролцоорой гэж хэлээ. За ингээд миний мэдээлэл өгөр өндөрлж байна. Товчхонтой юм байна. Баярлалаа.